Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд 2022 онд бол төрөөд тэгээд хичээлүүд ер нь бол оруулж амжаагүй, тэгээд зав гарахгүй байсан. За 2023 онд ямар ч байсан хичээлүүдээ ингээд оруулаад явъя гэж бодож байгаа. За тэгээд мөн олон ажлуудыг бас ингээд төлөвлөсөн байна. За тэгээ өнөөдөр 2023 оноор гараад 1 сар ингээд дуусгач байна. Нэг мэдсэн чинь тэгээ ямар ч байсан эхнийхээ хичээлийг ингээд оруулчих хэрвээ эхнийхээ хичээлийг ингээд оруулах юм бол дараагийн хичээлүүдэд бас оруулах тийм урам авдаг тийм учраас ингээд эхнийхээ хичээлийг оруулъя. Тэгээд ямар хичээл вэ гэхээр тоолох нэгжийн тухай. За тэр дундаа хүнийг яаж тоолох вэ гэсэн хичээл оруулах гэж байна. За ер нь бол Японд үзэж байгаад хамгийн их хүндрэлтэй санагддаг байсан зүйлийн тоолох нэгж гэсэн зүйл байгаа. Юмыг аягүй их ингээд нарийн гэж тоолдог гэх юм уу? Юмыг ингээд маш ингээд ангилж нарийн ингээд тоолдог байгаа. Тийм учраас за энийг ингээд тоолно гэдгийг анханаас нь ингээд чийжлэх юм бол тоолох нэгжин дээр айх зүйл байхгүй гэсэн. За тэгээ хүнийг яаж тоолох вэ гэхээр за нэг хүн байх юм бол за хитори гэж хэлэх юм байна. Хитори. За нэг удаа сонсоод дараа нь дагаад хэлээд үзээрэй. За хитори. Хоёр хүн болоод ирэнгүүт футари. Футари. За гурван гэх юм бол саннин. Саннин. Дөрвөн хүн гэх юм бол ёнин. Ёнин. За сайн байна. Ён гэдэг те дөрөв. Тэгээд хүн дээр болоод ирэнгүүт ён гэдгийнх нь өмнө нь яах нь хасагдана гэсэн үг шүү. За энийг сайн анхаараарай. Тэгээд ёнин гэж хэлэх юм байна. Ёнин. За 5 хүн байвал гонин. Гонин. Сайн байна. За 6 хүн байх юм бол рокунин. Рокунин. Сайн байна. За 7 хүн байх юм бол нананин. Нананин. За одоо хэлээд үзээрэй. За дараагийнх нь 8 хүн байх юм бол юу гэж хэлвэ гэхээр хачинин. Хачинин. За сайн байна. 9 хүн байх юм бол кюнин. Кюнин. За сайн байна. 10 хүн байх юм бол жюнин. Жюнин. За сайн байна. Тэгээд 11 хүн, 12 хүн гэх юм бол жюичинин. Жюнинин гэж явах нь байна. За тийм учраас эхнийх нь эхэнд үзсэн байгаа хитори, футари гэдгээ яах нь сайн чийжлээрээ ер нь бол өрмөц хэлж байгаа гэсэн үг шүү. За тэгээ бус нь бол яг ганц нэг авиа ингээд солигдоод тэгээ тоогноор нэгээ залгачих юм бол тэдэн хүн гэсэн санааг илэрхийлнэ гэсэн үг. За асуухтаа юу гэж хэлэх вэ гэхээр асуух үг маань хэдэн хүн байна вэ? Хэдүүлээ вэ гэсэн утгаар асуухтаа наннин desu ka гэж хэлэх нь. За нэг удаа хэлээд үзээрэй. Наннин desu ka. За сайн байна болж байна. За одоо би асууя. Та хэд яах нь сая үтсэн үгээ ашиглаад хэлээд үзээрэй. Хариултыг хэлээрэй. За наннин desu ka? За футари desu. Сайн байна. Футари. Наннин desu ka? сайн байна. Ёнин desu. Ёнин. Хай, наннин desu ka? 5 人です。5хүн байна тий. За何人ですか? 3人です。3人です。じゃあ何人ですか? 6人です。3番6人です。はい。何人ですか? はい。8人です。8人です。何人ですか? 9人です。9人です。За сайн байна. Тэгээ өнөөдрийнхээ хичээлээр хүн тоолох нэгжийг сурч
шатлаа. За бүгдээрээ хэрвээ ухраагаад дахин давтаад тэгээд ямар ч байсан их бойл дөнгөж сурж байгаа хүмүүс байх юм бол чээшээ даваарай. Маш их хэрэгтэй тоолох нэгжүүдийн нэг шүү. Тэгээд дараагийн хичээлээр тоолох нэгжээ бас үргэлжлүүлээд оруулах болно. Тэгээд сувгтай минь хамт байгаарай. Түр баяртай.